Сайн байцгаана уу өрхөмнөд үзэгчдээ. Эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ өргөхөд бэлэн боллоо. Ингээд Эх орон телевизийн хойморт Өсгөл аймгийн Хатгал сумын угуул Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Яруу найрагч сэтгүүлч Тэрвшин Дархан Хөсгөл өргөдөн ирсэн байгаа. Ингээд танд энэ үчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ үчийн мэндийг хүргэе. Ернээсээ хойно яриага эхлэх гэж бодож байна. Бас үзэгчд мэдээж бас тодорхой асуугасаа гэж бодож байна тийм ээ. Миний нэрний учир ерөөсөө манай аав Хөсгөл дөө. Тэгээд яг бид нарыг төрж явах үед бас манай далайн ээжийг тэг ойролцоо нэг ураны орд бас илрээд энийг ажил нэгээд нэрт одоо сэтгүүлч балдарж өгсөн бас далайн ээж цаазын тавцанд алдарт нийтлэлээ бичээд ингээд энэ асуудал маань бүр ард их хурал дээр нэлээд бас хүмүүсийн анхааралд хүрж исэн. Тэгээд Хөсгөл талааг одоо дархан цаазтай болгоно болгохгүй гэдэг асуудал бас тухайн үед нэлээд хүчтэй яригдсан юм шиг л. Тэгээд тэр үеэр нь бас голомцолго хүүн болж мэндэлсэн. Тэгээд далайн ээжийг минь дархан цаазтай одоо болгоосай гэсэн тийм бэлэгдлийн шинжтэй нэр өгсөн тий. Анхны номоос үл бас яриагаар үргэлжлүүлэх гэж бодож байна. Сэтгэлээс цааш ном 2011 онд хэвлэгдсэн. Мэдээж анхны номоо одоо үлгэж явж байгаа тэр сэтгэл бол тэр сайхан одоо баяртай юм очвол өнөөдөр болсон юм шиг тодхон байдаг биз? Тэгэлгүй яг уу манай үеийнхний бас дотроос би анхны номоо бас нэлээд хожуу сүүл маш гэж гаргасан. Тэгээ бас 2009 оноос хойш номоо гаргачих юмсан гэдэл бэлдээл нэлээд эдэн шүлгүүдээ бэлдээл ингээл явж исэн. Тэгээ бас учрал бүрдээгүй. Тэгээд ер нь ном гэдэг бас нэг цаанаасаа учрал нь бүрдэхээр тэгээд юу шуугаал гарчдаг л нэг 2 хоногт те. Бас номныхоо нэрийг өгөх гэж бас бүтэн бараг сар шахуу өөрөө дотроо шаналж явсан. Гэвчиг тэгэл ерөөсөө нэг хэдхэн минутын дотор л өгөөл гарчихсан. Манай үеийнхэн чинь бас 2008 оноос анхны номоо одоо манай Минжигээс ахуулаад ингээл гаргаал сургалтынхаа төлбөрөөр гаргаал явж исэн. Тэгээд номоо гаргах гэж бас нилээдгүй юм болж байгаад Прүүгийн Батуйг гэж багшаараа бас редакторлуулж би нэг 100 гаруй бараг 150 60-аад шүлэг анх багш дээрээ барьж очиж илаа. Тэгээ хоёлоо сууж агаад анх ном гаргана гэдэг 2009 оноос хойш яваад 2 жилийн хугацаанд чинь бас нөгөө 150 60 шүлгээс чи өөрөө голох ч юмуд гарна. Тэгээд өрөөлд очихоор бас гологдно гэд. Тэгээд нэг юм 60-аад шүлэгтэй анхны номоо Сэтгэлээс цааш гэдэг нэртэйгээр 11 онд гаргачихсан. 11 оны одоо 6 сард гаргасан байна. Бодгон зохиол Яруу найраг гэдэг энэ их одоо гайхамшигтай зүйл рүү хэдэн онс гэж орох болсон байна. Би нэг зүйлийг боддог. Намайг нутаг зохиол гэдэг юм руу төссөн юм маань мэдээж мэдээ миний иргэн тойрны өөр ах нар, багш нар байлгүй л яг уу. Гэхдээ талигаач аавыгаа их тийм сансан энэ их сэтгэл минь бас намайг их энэ зүйл рүү одоо хөтлж оруулсан байх гэж боддог. Яг гэвэл би 5 дугаар ангид хамгийн анх аавдаа зориулсан нэг шүлэг биччихлээ. Тэгээд дараа нь жижиг Сүхбаатар аврахт бас зориулж нэг 8 мөр шүлэг бичээ. Тэгээд одоо Өсгөл аймгийн одоо утга зохиол дуртай хүмүүс бүгд мэдэх бах та Буурал Жуланбаатар гэж Өсгөлийн 1 дугаар оромжилд насаараа багшилж исэн талигаач тийм багш маань байгаа. Тэр багш маань намайг их тааж тэгээд намайг шүлэг бичхээсээ илүүтэй өөрийнхөө хичээл орж байгаа одоо ангиудад дагуулж явж үлгэр яриулдаг байсан. Тэгээд нэг хожгор 7 можгор лөө тэр үлгэрийг ингээ чэйжэр хүүхдүүдэд тийм уран маягтай ярьж уншиж ярьж өгдөг тийм хүүхдүүд байж байгаа. Тэгээд би чин их эмч болно гэж бүр багын хар багын 5 дугаар ангиасаа хойш мөрөөдсөн. Тэгээ би ангийнхаа багшд манай ангийн багш өөрөө химийн багш байлаа, химээр бэлддэг. Тэгээд яг конкурс өгөхд бас сансандаа хүрж яг эмчилгээнийхээ ангийг авч чадаагүй. Тэгээд тэрнээсээ болоод шууд бараг 20% алгасаа шууд шинжлэх ухааны технологийн их сургуулийн хүнсний сургуулийн эмчилгээний хоол зүй гэдэг ангийг авч суралцаад ер нь утга зохиол гэдэг юм одоо бичгээ болий. Нэгэнт энэ сонгосон мэрэгчлэрээ явъя гэдэг ингээд нэг хэсэг явсан л да. Тэгээд өөрөө бараг болий гэл одоо хүчээр тэгээ гівч бас цаанаасаа нэг юм дуртай ийм ч хүнийг зүгээр суулгадаг юм байлаа. Тэгээд Монгол Улсын их сургуулиас тухайн үед зохион байгуулж исэн нэг Яруу найргийн наадамд манай 10 жилийн ангийнх нь дурсгалын дэвтэр дээр байсан хэдэн шүлгүүдийг цуглуулад авчиж өгöd нөө мөс сурж исэн хүүхдүүд маань. Тэгээд өөрийн мэдлэг нөө хоёрын даваанд тэнцсэн. Тэгээд над руу ирээд ирж оролцоороо та ингээд тэнцсэн шүүгээд. Тэгээд тэнд очиж оролцоод тусгай байранд чөлөө орж. Тэгээд тэндээс
баяр жаргал ах маань бас нэг 7 одоо яг эд бичиж байгаа Хатанбүү Аватар цагаан чулууны дэлгэр маа гэх мэтчлэн одоо тэгээд нэг бие орсон нэг юм 7 залууг цуглуулж яруу найргийн болцоо гэж одоо төв дугуйлан гэх юм одоо яг тухайн үед баг анхны одоо бидний үеийн бол баг анхны дугуйлан тэгж байгуулж утга зохиол урлаг сонины дэргэд бид нар тэгж идэвхтэн бичгчээр хүртэл ингэж ажиллаж явсан. Тэгэхээр яг энэ утга зохиолд намайг яалтчгүй хөтлөж оруулсан хүн бол баяр ах маань гэж бодож явдаг. Та түрүүнд бас яриахад дундуур адилтай аавынхаа тухайд дурслаа тийм ээ. Ер нь танаа аав ямар хүн байв? Манай аав одоо хатгалд одоо ер нь чанамн өндөр талдаа тийм үлдээ хөхөө харуул одоо ми өсгөл талааг тойрсон одоо тийм 7 харуул гэж би үе дамжиж явсан хан харуул хатгал харуул гэх мэтчлэн одоо чандамн харуул тэнд одоо яг тэр одоо хөхөө харуулын талын одоо ми тэндэв доржийн тэр биш гэж хүн байсан. Тэгээд энэ хүн маань бас намайг их багад 6-7 тоо байхад ертөнцийн өмнө бусыг үзүүлсэн. Одоо аавын маань том ах нь ханх суманда амьд сэрүүн байж байгаа. Сая энэ жилийн хавар 3 сард бас очиж нэг золгочоод ирсэн их олон жилийн дараа. Тэгээ бас дүүнэр нь ер нь жоохон бас баг залуудаа орхон болсон тийм. За тэгвэл бас энэ сайхан өдөр аадуу зөрөвсөн сайхан бүтээлээсээ манай зөвч төргөн барайч. Тэнгэрийн адуу. Хайргийн үнэртэй талд харанхуй унаж үзэгдэн адуу төгцсөн газар сар тусаж харагдана. Унах эзнээ баясгах наадмын өглөө маргааш учраа үүлэн тэд хөвж зүсэн гүйцэд ойн. Дил сүүлээрээ гайхуулсан бороо зарга сар юм. Дэрэгдээс нь холддоггүй ижлэн одод юм. Засаан гүйцэд унаагүйч азаргсаж өөмүүлсэн 6 жид харин азраг үрээнүүд юм аа. Адууныхаа сорн болсон ганган борлог алтан гадас юм. Аав түүнийг сургасан сүүдэр тунтаж хоцорсон ялхуун өөрийн зулм юм. Сүүн зам харин унагны зилвлээ. Дээр түгдэг долоон бурхан ч нод тушээ. Домогт гардаг тэнгэр өгшөлтэй Монгол морд байдаг юм. Адууган хитэгүүлээд сэтгэл нь зүгөрөөд байхаар нь аав минь тэнгэр зөрөөд хурааж ирэхээр явчихсан өдхөн ирнэ. Ер нь таны уран бүтээл дээр бас ижи аавын тухай, нутаг усны тухай, эх орны тухай их олон бүтээлүүд байдаг шүү дээ. Залуу хүн ер нь энэ эх орн гэдэг зүйлийг ер нь дарахаа хүсэж гэж яруу найрагч юу гэж тодорхойлох вэ? Манай одоо алдартай яруу найрагчд манай одоо 90-ад оны ах эгч нар одоо манай үеийн одоо эд өвчж байгаа сайхан залуучууд бүгд л эх орноо магтан дуулж эх орн гэдгийг одоо ер нь тултал ярьж байгаа л гэж бодож байна. Гэтэ гэвч харамсалтай нь яг одоо эх орн гэдэг зүйлийг ингээд эх орн гэдэг чи яг энэ юм аа гэд ярих залуучууд маань улам л ховордож байгаа болов уу гэж боддог. Тэгэхээр эх орн гэдэг зөвхөн надаас чамаас бид бүхнээс эхлэлтэй л гэж би бол ойлгодог. А эх орн хайрлна гэдэг маань одоо нэг л их мод тариад ч юм уу те нийгмийн сайн сайхныг манлайлаад ч юм уу уул уурхайг зөв ашиглаад ингээд яваад нэг нөхөрлө оройлоод ах юм бас би биш гэж боддог байхгүй. Зөвхөн хувь хүн өөртөө л хичээгээд тийм адаглаад л хувь хүн соёлтой байгаад гадны нүдэнд Монгол эр хүн гэдэг нэг юм байдаг. Монгол эмэгтэй хүн гэдэг нэг юм юм. Монголын залуучууд нь юм а тий. Адаглаад төв талбай дээр шүлсэн хайдгүй юм а. Цагийг барьдаг юм а. Ажлыг ингэж махруу хийдэг гэдэг ийм ойлголтыг дэлхийн нийтэд ингээд нэг ч болтгой хүн үзүүлж, сурталчилж, таниулж чадчихна л гэдэг маань энэ эх орноо нэг хайрлаж байгаа. Эх орноо бас нэг цаашд авч явах тийм хүмүүсийн гаргаж байгаа маш том үүрэг ойл гэж би бол хөвдөө боддог. Үнийг л эх орн гэж юм. Тий. За бүтээлээс яг нэг төлөв шууд тийм ээ. Нам хөм суурин гэж хэлэх юм шиг. Ихэнх хүмүүсийн үлгэрт гардаг гэдэгт итгэдэг. Их далайн хөвөнд яцхан суурин байдаг. Хүн болохоос мэл зүрхэнд яваад түүнийг хатгал гэдэг. Харин би нам хөм гэж нэрлэдэг. Яг л ус шигэ мэлтэрсэн дуутай хүмүүсийн дунд явуулын хүн болж би анх ирсэн юм. Байдаг гэдгийг нь бүгд мартчихад бужигнаж байхад байнгын оршин суугчд нь гимзэмгүйхэн амьдарч байсан юм. Зорчигчтой хүлээсэн хөлөг онгоц эрэг хөвөнд дуугийнхан загас усны шууд эргчлөөний бэлэгдэл сургуулийн ус зөөдөг морин дэрхтэй өвгөн сойрон дундах хоройдхон хашаа сайн сурах ном унших алийг нь ч мэддэггүй сайран хацартай хідэн жаал
Далайн эрэг цэвэрлдэг бүх төр юм дандаа л инээж суудаг ижим нэг дор багтанд хөхнөж нам гүмд амьдрдаг байлаа. Ихэнх хүмүүс далаа гэхээр шоолон инээдэг болсон. Ихээ усны хөвөнд бяцхан суурин байдаг байлаа. Төмөн улам бужигнаж байгалийн гог уусхан төрсөн сууринг минь хитрхийг чимээтэй болгосон ч намуухан далайн хөвөнд өнөмөнхөд орших нам гүм минь. Яг өнөөдрийн байдлаар бол Монголын утга зохиол Яруу найргийн ачааг бол яг 90-ад оных мод өөрж байна тийм ээ. Яг одоо ирсэн байна. Тэгээд нэг удаа бас манай багш 85 хэлж байсан. Тэр үед нь тэнд татах тэнхээтэй байх юмсан гэж ярьж байсан. Ер нь танай үеийнхний одоо энэ ачаа өрөх цаг бол нэг өдөр л ирнэ. Тэгээд тийм учраас бас тэнхээ бэрээр хэр сууж байна. Та мэдхгүй дээ. Тэнхээ бэр суух юмсан л гэж бодох юм байна шүү дээ. Тэгээд сууж чадах хэсгийг одоо тэгээд миний хичээл зүтгэл он цаг хоёр л харуулах байх. Яг гэхдээ энэ Яруу найргийн тийм давлгаа байх шиг байна. 90-ад оных нэг юм нэгэн үеийн тийм ээ. Хүчтэй давлгаа байсан. Тэгээ яг та бүхний одоо энэ залуучууд тийм ээ яг таны үеийнхний залуучууд нэг ийм давлгаа бас байна. Одоо харин яг одоо ингээд та бүхний ингээ оюутан байхад бужигнж байсан нөгөө их олон дугуйлын тэр одоо явж байна. Одоо чанмын нэрмжт нөгөө үд сангийн дэр гэдэг залуу нас дугуйлан бол ямар ч байсан намраас хавар хүртэл нэг хичээлийн жилд бол тогтмол 7 хоног болгоны 5 дахь өдөр хичээлж байгаа. Энийг бас манай үеийнхэн хөтлөн өдөртөж авч явж байгаа. Энэ бол бас их гоё дугуйлан бол. Тэгээд энэ дугуйлан дээр ер нь энэ олон залуучууд Яруу найрагт бужигнаад бие биений хөглөөд тэгээд энэ дугуйланд суугаад уулангаас олон сайхан бүтээл туйргасан өөрийгөө одоо онготой хөглөсөн олон сайхан уран бүтээлчдэр нь байдаг юм санагдаж шүү дээ. 90-ад оныхын тэр бол ер нь тэгэл дандаа дугуйлангаар өөр одоо 1930 40-од оныхын ч хүртэл дугуйлан хичээлж байсан шүү дээ тийм ээ. Тийм дугуйлан гэдэг зүйл их хэрэгтэй юм шиг байна. Хэрэгтэй л байх. Бид нар ч ингээл оюутан байх чинь 60 70 гэж хэлхэлдээл Улаанбаатар их сургуулийн дугуйлан, Улсын багш их дугуйлан, Монгол их сургуулийн дугуйлан, Монголын нуус товчоо гэдэг одоо сургуулийн одоо бас 333 гэдэг дугуйлан болсон. Радио телевизэн дээд сургуульд бас сүүлд бидний яг нэг төгсхийн үеэр энэ төр Бадрангуй байсан. Их Монгол дээр бас яг тийм тогтмол биш ч гэлээ бас тодорхой хэмжээний уншлагуудыг зохион болгосон. Тэгээд дугуйлан ч их гоё л доо. Дугуйлан дээрээс их тийм цагаан хатаархал төрнө, шар хөдлөн. Тухайн дугуйлан дээр дахиж бас шүлэг уншмааргүй санагдтал тийм сайхан шүлэг унших өдөрч хүмүүст гарна. Тэгэхээр одоо энэ шиг энэс илүү шүлэг өчх юмсан гэж бодож тэр оройжингоо шаналж тэр тухай бодож зөвхөн шүлэг бодож ингээл тэгэл дараагийн дугуйланд ирэхдээ тэрнээс давсан шүлэг өчвөл тэрийгэ уншихыг бодно. Өөрийнхөө хувьд давсан гэж итгүүл тийм ээ. Тэрийгэ уншин тэгэл бусдтайгаа зөвлөн тэгэл бид хэд чинь ингээл гудамжинд явж исэн ч гэсэн нэгin шүлэг уншихаар тэгвэл минийхийг сонс. Би нэг хилтэд яг ингээл чинийх муу байна гэд нэг хэрэлдэд уралдаад байхгүй ч гэсэн зүгээр л нэгin шүлэг уншихад л нөгөөх нь заавал хариу шүлэг унших ёстой юм шигээр ингээл уншицгаагаал сэлбэр тийм ээ. Тэгээд биений эрэлт тэндээс олон сайхан бүтээл зохиолоод төрөгдөх. Тэгээд их Монгол дэд сургуулийн одоо хамт олон бол бас л олон одоо Яруу найраг сэтгүүлчд төрөн гарсан их сайхан сургууль шүү дээ тийм ээ. Тэглэгээ яг чи их Монгол дэд сургууль гэдээ ярьлаа. Энэ Дорн техний дэд Жамин гаруу гэж нэр сэтгүүлч Батмөнх агсны одоо үүсгэн байгуулсан. Энэ бол гайхамшигтай сургууль гэж боддог. Би ч өөрөө энэ сургуулийн бүтээгдэхүүн төрийн шагналт нэрт зохиолч Дармын Батбаяр гэж хүний би одоо анги даасан одоо багш минь байлаа тэр хүн. Бүрүүгийн Батбаяр гэдэг хүн биднэрт уран зохиолын хичээл ордог байлаа. Миний анхны болоод энэ хоёр дахь номыг бүгдийг одоо үлгэдэж авч уран зохиол болоод зөвхөн уран зохиол гэлтгүй амьдралд минь хүртэл дандаа чиг шугам зааж чиглүүлж юм болгонд сургаж зааварлаж явдаг. Энэ олон багш нар төрсөн. Тэгээ манай сургуулаас ч одоо олон Яруу найрагчид төрсөн. Яг одоо анхны хадаг өрсөн багш бол одоо Баяр Жаргал. Тэгээ хадаг өрсөн гэхээс илүү миний зүгээр номын хуурай ах гэж би хүндэлдэг. Яалтчгүй миний хуурай ах. Би хадаг өрсөн хүмүүс гэвэл Бүрүүгийн Батбаяр багш шүү тийм. Би Дармын Батбаяр багшийн ангид хэдийгээр суралцаж төгссөн ч гэсэн Бүрүүгийн Батбаяр багштай хадаг өрсөн. Тэгээд Батбаяр багш маань за чи зөв хүнээ сонголоо. Батбаягийг ингээд дагаад чи өөрөө мэрийгээд ингээд ярьсан дуусныг ингээд тогтоогоод хичээж чадах юм бол чи ямар нэг юмд хүрнэ гэж надад нэг хэлж ирсэн. Батбаяр багш маань өөрөө бас биш үү би гэд хайку шүлгийн бас дугуйлын хичээлүүлдэг байсан. Тэр дугуйландаа бас намайг ирж
суугаачаа гэд би тэгээд бас хайку тухайн үед өөрийгөө олж би бичиж чадахгүй юм байна. Тэгээд өвгөн багшаасаа бас их санаа зовоод дугуйлангаас нэг тойрдог байсан л да. Тэгээд хожимд надад тэгж хэлж ирсэн. Яруу найраг шүлгийн одоо 2 ном гаргасан байна. Өргөлцсөн үг нь хэрэг сонирхож байна. Сүүлийн үед ер нь өргөлцсөн үгийн зохиолч нэг тийм олон гарахгүй байна тийм ээ. За миний санаж байгаагаар танай үеийнээс бол Саяугийн Батулга гэж залуу өргөлцсөн үгийн зохиолч. Өргөлцсөн үгийн одоо хэдэн сайхан ном гаргасан энэ залуу байна. Тэгээ яг таны үеийнхэн ер нь энэ үеийнхэнд өргөлцсөн үгийн зохиол хэрэг хийж байна. Та ер нь өргөлцсөн үгийн зохиол ер нь бас нэг өгүүлэг мүүлэг ер нь янз бүрийн ордож байна. Юу манай үеийнхэн чинь бичлэг байх юм. Манай үеийнхэнд одоо дор бүрнээ бичиж байгаа хүмүүс ер нь байна. Одоо Бандийн болромоо гэж одоо утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд төгссөн бүсгүй бол яг одоо өргөлцсөн үгээр эхлээд шүлэг өчтөг гэж одоо өргөлцсөн үгээр тагнаад бичээд ихтэй гадаад ажиллаж амьдарч байна. Одоо манай үлэмж төгс гээд залгуу бас 2 3 ч өргөлцсөн үгийн бүтээл намаа гаргачихлаа. Тэгэл ер нь дор бүрнээ бас өөр өөрсдөө сойгоол утга зохиол ямар нэгэн төрлөөр бичсгээе л. Миний хувьд ч гэсэн би бас зүгээр сууж чадахгүй. Гэхдээ хамаагүй нэг хүн амтнд ярьж бас болохгүй чи. Яалтчгүй одоо миний багш нар ч одоо бүгд л өргөлцсөн үгийн том маструуд одоо Дармын Батбаяр, Хүрүүгийн Батбаяр гэх мэтлээ одоо энэ хүмүүс ялчгүй өргөлцсөн үгийн том маструуд байгаа учраас энэ хүмүүсийн одоо шав энэ хүмүүсийн ангид нь суралцж төгссөн гэж яваагийн хэрэг юу вэ бас ганц нэг юм бичих юмсан гэж боддог. Тэгээд бас ганц нэг юм оролдож байгаа. Одоо хэлчихвэл болдгоо л багтаа. Гэхдээ ямар ч нэг тийм өргөлцөөгийн ном гаргах бодолтой хичээгээл. Та энэ одоо хүмүүс нэг ингэж ярьдаг шүү дээ. Яруу найраг бол залуу насны юм аа. 30 гараад өргөлцөөгийн зохиол бичиж гэдэг. Энэ бодолтой та хэлэх үү? Гүг. Юу гэж чинь. Хайрлж дурлах бас залуугийнхыг гэж бас гэж байгаатай л ижлэх нь сонсогдох гээд байна л та. Овг л огсронгод өгөл дэ яруу найрагч огт бичгээ байсан гэсэн үг. Тэ? Шарвын сүрэн жуугаас одоо юу ч гарахгүй гэж хэлж болохгүй шүү дээ, тэ? Тэгэхээр яруу найраг гэдэг өөрөө цаанаасаа төрөмлөл анх болоход нь л төрдөг гэж би ойлгодог. Төрмөл яруу найрагчд гэж ойлголтой би бол тэгж ойлгодог. Бүр цаанаасаа заа. Өөрийн дур сонирхол хичээл зүтгэлээр бас ингээд сураад мэрийгээд тэ? Тэгээд мэдээж бас ингээд цаанаас нь тодорхой хэмжээний өв хөдөл байсан л байлгүй. Тэгээд ингээд бас яруу найрагч болсон юм хүмүүс ч байдаг гэж би бол боддог. Тэгэхээр яруу найраг бол зөвхөн залуу насны юм биш гэж хэлэх юм. Дархан хөвсгөл гэхээр хүмүүс их гайх бах тийм ээ. Саяхан бас энэ цагаалан дараа үеүүдэд манай нэг утасгоо сонирхтой нэг 10 жилийн охин гэсэн үү. Гэхдээ дархан хөвсгөл гэдэг ямар сонин нэртэй хүн бэ? Тэгээ цагаал нэг сайхан наад дархан хөвсгөл нэг хүн орж ирэх нэг дархан гэхээр нөгөө хүмүүс нэг хотоор нь байдаг те. Хөвсгөл гэхээр дархан хөвсгөл хоёроос 2 хүн ирж ороод байгаа юм гэсэн тийм. Тийм манай үеийнхэн интернет нэртэй холбоотой өнгөө янз бүрийн яриа өрх гарна үү? Гарлаг байх юм чи. Одоо манай үеийнхэн одоо 90-ад оны ах эгч нар маань хүртэл намайг цаашлуулдаг л энэ дархан долдоо төвсгөл төрсөн гэж яах жишээ те. Анх оюутан болчоод дарханы юм өвсгөлийг гэх үү. Сургалтын төлбөрөө хийгээд шинжилгээний технологийн их сургуулийн захиргаанд санхүүд сургалтын төлбөрөө хийчихэд хинээс ингэ тэгэхээр дархан өвсгөлөөс гэдгсэн чинь тэгээд аль чинь авах чинь надаас асуужсэн. Гэх мэтлэн нэртэй холбоотой одоо Баасан Жавын оролцоод гэж Төв аймгийн өндөр ширээ цумын засаг даргын орлогч хийж байгаа миний сайхан найз бий. Тэрнийхээ нутгаар явж байгаад бас нэг одоо найзтай одоо сайхан барилддаг залуу бий. Тэрнтэй танилцаад дархан өвсгөл гэдгсэн чинь өөдөөс харж харжсныг Төв аймаг гэжсэн. Намайг бас жоох өөрийг нь яжилчлаа л гэж л хүлээж. Зарим нэг нь тэгж хүлээж авдаг тохиолдол байна. Тэр яг нэрэл. За тэгээд нэвтрүүлэх маань оролцож байгаа бүх сайхан зочид маань эх орон гэдэг нэвтрүүлэг маань өөрийнхөө бүтээлийг тойргонаа. Тэгээд хожим энэ ном бол одоо гарах юм. Билгийн зэгт оролцсон бүх одоо сайхан яруу найрагчид ахмад үеийн, алтан үеийнхэн, мөн одоо 90-ад оныхны за тэгээд одоо эдвчж байгаа сайхан залуучуудынхаа яруу найргийн бүх бүтээлийг нэгтгэсэн ийм ном гарах юм байна. Тэгээд энэ дээр бас та өөрийнхөө бүтээлээс бичнэ гэж урьж байна. 5 минутын шүлгийн урдад бол нэлээд орж ирсэн баг тий. Дугуйлан болгоныхаа төгсгөлд 5 минут хийдэг гэсэн. Одоо ч гэсэн тэр уламжлал эднэрийн залуу нас дээр бас аль болох хаалга. Хүүхдийн ордонд 7 хоног болгоно 5 дахь өдөр 17 цаг асууж байна. Тэгээд яг энэ хичээлийн жилд намраас хавар хүртэл хичээлчээд зун нь амарчдаг юм. Залуу нас дугуйлан тий. Залуу нас дугуйлан. Одоо ер нь дугуйланд хичнээн залуучууд ер нь явж байна. Ер нь олон шүү бас. Гайгүй. Тэгээд манай үеийнхэн ч өөрсдөө очино.
Тэгэл одоо дүүнер гэж хэлэх үү те. Одоо шүлэг бичиж байгаа оюутан залуучууд маань очно 10 жилийн хүүхдүүд бас очно. Их тийм сайхан дугаар. За ямар бүтээл бичиж гэж бодож байна? Одоо ер нь сэдв нь их орн юм биш үү? Ер нь бол тэгээ яг уу ямар ч сэдвэр бичиж болно. Заавал их орн. За би нэг их орны тухай нэг бичих гээд үзье гэж бодож байна. За ямар бүтээл та тойрох гэж. Ер нь шууд сая зохиоч юу те? Яг тэгээд их орон гэж шууд сэдвийнхад орол нэг 8 мөр бичлээ тэгээд ном болгоод гаргахын үест нь гүйцээж илүү том та болгож бичтэй юм. Сая бол зүгээр орж ирснээр 8 мөр л бичлээ. Их орны би таныхаа эрмэх говийнтэн эсний ширхэг юм. Мандах нартаа ойртож ургасан мангахтыгт нь бүтээхэд би ч бас оролцсон гэж бодно. Их орны би таныхаа энгүү уудам талдургасан имим бяцхан ургамал юм. Үйлс шүргсэн мододоос үндсээ тийчих өвс хүртэл надаар л дамжин ургасан гэж итгэнэ. За сайхан бүтээл байна. За 2016 оны дуусар 11-нд тэгээд яруу найрагч уран бүтээлч хүмүүс ер нь энэ улирлаад их шүлэг бичдэг ш. Таны хувьд ер нь ямар улирлаад их бичв үү? Би ер нь голцоо намрал. Намар. Ер нь оролцсон бүх хүмүүс ихэнх нь ер нь намар. Ер нь яг хавар бас жоохон бичихгээд өвөл 102 бол би ер нь өвлөнд хараад байд юм уу яа тэгээ. 170 байдаг юм. Ер нь л бичих нь хавардчихдаг. Намрал их бичлээ ер нь бичих дуртай. Намынхаа ер нь ноц өвшил нэр мэрийг бол төлөвлөсөн байгаа юу? Би ч ер нь номын нэрийг тэгэл байж байгаа. Тэгээ байж байгаа л тэгээ яг толсон үед нь л өгч. Энэ ондоо ер нь амжих багтах. Одоо амжуулах л үгэн санаатай байгаа. Тэгээд чадвал нэг 2 ном зэрэг боох санаатай тэгээд амжуулын нүнд амжихгүй бол хавар нэг мөсөн гаргах л бодлоо. Жилийн болорцсон наадам их сайхан болдог тийм ээ. Энэ жил ч одоо бас л сайхан болоо тэгээд болорцсон наадам бол болж байгаа нэг сайхан шүү дээ. Жил болдог өнсгчдийн баяр байдаг. Бас залуу яруу найрагчдыг өөрөөсөө бие биенээ таниулах их сайхан одоо боломж өгд юм уу гэж боддог ш. Таны хувьд ер нь болорцсон талаар ямар бодолтой? Болорцсон ч мэдээж сайхан байлг байх. Чи ямагт биднийг уулзуулдаг яруу найраг мандтайгаа гэж нэг үг биш үү? Тэгэхээр үнэхээр уншигч яруу найрагчдыг хаа байсан ховдоос хөөд Эрдэнэтрахыг те энд авчирж байгаа. Тэгэл одоо бид нартэй орон нутгийн ингээл зөвхөн хөөд Эрдэнэтрахаар тогтохгүй ингээл Монгол орны 408 зохисоос яруу найрагт дуртай бүхэл хүмүүс маань нэг дор цуглаж болорцсон тухайн жил хаана болно тэндээ цуглаж уншигч зохиолч яруу найрагчд маань нэгэн дор цуглаж 1-2 өдрийг өөрсдийнхоороо тийм ээ хинээс ч одоо хараад тусаар одоо хинтээ ч одоо бүгд одоо яагаад тэгэхээр ойлголцол нэг ярианы одоо ойлголцол нэг тийм хүмүүс нэг дор цуглана гэдэг бол үнэхээр бас сайхан л та. За ингээд нэвтрүүлэг манаас энэ төрөйд өндөрлөж байна. Их орон телевизийн урилгыг хүлээн авч цаг заваа гаргаж нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Олон уран бүтээл тойрогж одоо нутаг ус ижи аавынхаа тэр харилсан алдаргавыг бас дуурсгаж яваарай гэж хүсмээр. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Үзэгч та бүхэндээ их орон телевиз бэлгийн цадаг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Ингээд өнөөдөр их орон телевизийн хойморт гэгээлцсэн сайхан залуу яруу найрагч өргөдөн оролцлоо. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.